тогооны хорхог буюу нэ жимби хийж өгье гэж бодсон. Тэгээд чулуун муулаа халааж нөгөө амар их цаг авахгүйгээр тэгсээр нэ хурдан хугацаанд хийгэж бодсон. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан кемпинг хийж байгаа хүмүүсээ тогооны хорхогоор байлцгаая. Хоньны хааны махыг ингээд хүзүүний махтаа аваад ирсэн. Хамгийн нонох юу ихэд жимби ихэд хамгийн тохиромжтой зөөлөн байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө тогооны хорхыг хийхдээ эхлээд юу яа тоогоо маш сайн халаах ёстой. Тэгээд махаа хоёр талаар нь ерөнхийдөө бүр ингээд шаржигдсан гэдэг чинь монголчууд шар болсон ингээд шарлуулаад ингээд хайрж өгдөг байгаа. Утгаар салбахаар чам дээр нь юугаар салбах? Утгаар дээр хаад. Тэгээд ерөнхийдөө хараа жимбиг одоо ингэж гоё ингэж шарлуулж өгнө гэсэн үг. Одоо бүх талаас нь ингэж шар болгоод ямар ч тосгийгүй халуун хүн дээр ингэж махаа бүр шар болсон ингэ шарж өгнө. Тийм бол тооны хорхог маань илүү гоё амттай болж өгнө. Тэгээд одоо энэ модны энэ утааны юу болохоор бүр илүү амт оруулна. Ингээд нэг эргэн тойронгоо одоо ингээд гоё шарж борлуулсныхаа дараа ингээд баг зэрэг ус ийгээд одоо энэ дээрээ төмсөө урлаа ийгээд нэг 15-аас 20 минут одоо чанаа тэгээд хоолмол бэлэн болно гэсэн үг. Жохон жигэнж агаад дээрэс нь гурил олон одоо нөгөө юунуудээ ногоонуудаа бүгдийг хийгээл дахиад 15-аас нэг 20 минут орчим зөөлөн гал дээр болгоо тэгээд хоолмол мэдээ бэлэн болно гэсэн үг. Одоо ингээд битүү ерөөсөө шөлөө ширэгч ингээд болгох чинь гэсэн үг байхгүй юу? За. Таглчин гэсэн. Ийм болгонготой болохоор ерөнхийдөө маш зөөлөн гал дээр тэгээд нэг ер нь бол айл болох жоохон уур гарахгүйгээр хийх юм бол айгу гоё жигнэлдээд гоё болно гэсэн үг. Ингээд хоол маань болсон байна нэг жигнээд гурил юунуудаа хийгээд хэдүүлээ ерөнхийдөө нэг 20 орчим минут болсон байгаа. Тэгээд одоо ингээд хоол маань цэн за жимби гэдэг бол одоо ерөнхийдөө нэг юу шүлмэн тэр чигээр ширхсэн жоохон тосол яроолт нь байгаа. Тэгээд бүх ингээ гурил махнууд маань ингээ мах тэгээд төмснүүд маань иймэрхүү хайрагдсан байгаа. Одоо хэдүүлээ ингээ хоолоо гаргая. Энэ одоо ингээд тараа ерөнхийдөө нэг хоньны мах маань маш их тостой байдаг учраас тооны маань ярил дандаа юм тос үлдсэн байгаа. Ерөнхийдөө махны маань тос бүгдийг үлдсэн байгаа. Ямар ч тос хийгээгүй. Тийм байна. Тийм. Тэгэхээр энийг ингэж үлдээгээд бид нэр ерөнхийдөө тос нь яатсан гоё хөл махаа гэдэг гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд ийм гоё. Ямар ч тосгүй ингээд гарч ирж байгаа юм байна шүү дээ. Цэнцэрэй. Энэ удаагийн зочдын мэн манай гэрлэгээ Монгол эмэгтэй маань энэ урайд тасхыг гэртээ ингэж хийж бэлддэг байгаа. Тэгээд энэ удаагийн зочдын маань энэ удаагийн дугаарт бас ингэж дайрч оролцож байгаад бас маш их баярлалаа. Тэгээд бүхэл үрийн талх одоо хөөлгөгч ороогүй дээрэс нь хар гурлаар хийсэн чаа үртэй энэ талх байгаа. Эрүүл мэндийн талх юм уу. Тэгээд та бүхэн маань бас худалдаж авч идэхийг хүсэх юм бол бид хоёр одоо нэвтрүүлгийнхаа доор хаяг болон дугааруудыг оруулах болно.